Сайн байцгаана уу? Бид болж физикийн нано шинжлэх ухаан эдгээр жил хөтөлбөрөөр сурч төгссөн ангийнхан. Энэ мэргэжил нь бидэнд физик, хими, материал судлалын суурь дээр тулгуурлан ирээдүйн дэвшилтэт технологи бүтээх чадварыг бидэнд суулгаж өгсөн. Бид энгийн физикээс эхлээд квант физик хүртэл нано түвшний ойлголт, нанометрийн судалгааг гүнзгий эзэмшиж, графин, цахиурын карбид зэрэг материалуудын бүтэц шинж чанар гадрын төлөвийг судалсан. Бид атом өшний микроскоп, тэмтрэг түнэлийн микроскоп, XRD, Raman зэрэг атомос жижиг түвшний хэмжилт хийх чадвартай багжуудтай ажилласан. Эдгээрийг ашиглан бид дэлхийн түвшний судалгаанд оролцох боломжтой болсон. Үүгээр зогсохгүй бид код бичих, зураг боловсруулах, тооцоолол хийх зэрэг олон чадварыг багш нараасаа сурч эзэмшсэн. Энэ хугацаанд уйлж инээж мухарц олон өдрүүд байсан ч бидний хажууд найз шиг байсан багш гэр бүл ангийнханд байсаар байсан. Бид бие урамшуулж дэмжиж хамтдаа оршилсан. Манай ангийн олон оюутан эрдэм шинжлэхийн хуралд амжилттай оролцож судалгааны ажлаа танилцуулсан бөгөөд зарим нь бүр шилдэг ихтэйглээр шалгарсан. Мөн нэг оюутан маань төгсгөөс өмнө гадаад их сургууль тэмцсэн бол хэд хэдэн оюутан нь нэр хүндтэй тэтгэлгүүдээс шалгарсан бидний амжилтыг хэлдэг. Энэ хугацаанд бид зөвхөн мэдлэг төдийгүй өөрийгөө илэрхийлэх, багаар ажиллах, цагийн менежмент зэрэг амьдрал хэрэгтэй олон чадварыг давхар эзэмшсэн. Хэрвээ та шинжлэх ухаанд дуртай нанотехнологийн ертөнцөөр аялаж шинэ нээлт хийхийг хүсэж байвал нано шинжлэх ухааны инженерчлэлийн хөтөлбөрийг сонгож суралцаарай. Энэхүү мэргэжлийг сонгоход хязгаарч харамсахгүй гэдэгт бид итгэлтэй байна. Нано шинжлэх ухааны инженерчлэлийн төгсөгчид